бол ийм зузаан багтай хувцастай цамнахад бол хэцүү байдаг. Харин ийм сайхан өдөр сэрүүхэн өдөр бол одоо цамнахад бол сайхан байна. Үзэж байгаа улсууд ч гэсэн бас их сайхан байгаа л та. За ингээд энэ Улаанбаатар хотын захирагч одоо бөгөөд нийслэл хотын одоо энэ дарга нартаа бол одоо бас баярлж байна. Ягаад гэвэл бас урдын жилүүдэд бол одоо бас их санал шүмжил гарч ирсэн юм аа. Хуучин уламжлалаа дагаад юу яадаг зуны ихэнх сард хийдэг бол зүгээрээ гэж ярьж ирсэн. Энэ маань одоо бас одоо ажил хэрэг болоод ингээд гарч байгаа нь бол хуулийн сайшаалтай байна. За ингээд одоо энэ хоёр хохимой голоор бол одоо нөгөө ертөнцийн бурхад бол энэ хүний ертөнцид одоо айлчилж одоо тэр өөрийн цамаа одоо цамж үзүүлэх гэж байна. Ер нь бол гарч ирэхэд ингээд бид нар анзаарахгүй одоо бүгд нэг юм шиг байгаа боловч бурхад болгон дээр бол энэ цангийн цохол хөдөлгөөн хариалт бол өөр. Ялангуяа намсраа бурхан түрүүний одоо гарсан шава махи буюу одоо өхөр бууг хоёр тийм хурдан хөдөлгөөнтэй байсан бол ер нь бол намсраа бурхан онгор бурхан хоёр маань бол тэр эд баялаг тогтоохын тулд их тийм төлөв төвшин сайхан. Тэгээд ийм тарган затгалан дээгүүр одоо харцтай ийм одоо сүр жавхаатай ингэж одоо цамдаг ийм цам байгаа. За ингээд хоёр гонгор бурхан намсраа бурхан хоёр маань цамж эхэлж байна. За энэ үед бол одоо цам үзэж байгаа хүн одоо зурагтаар үзэж байгаа болоод энэ хүүд болоо тийм хүү мандлын дэнж дээр үзэж байгаа хүмүүс бол ерөнхийдөө энэ үед бол одоо бас намсраа тарин онгор бурхныхаа тариныг одоо мэддэг бол унших хэрэгтэй. За мэддгүй бол умааны бадных маань уншаа. За ер нь одоо олзны өвдгийг нээж гарцны өвдгийг хаах болтугай. За ер нь одоо намайг сайхан амьдруулад эд баялагтай болгоод байгаа бурхан маань одоо энэ юм байна шүү гэдгийг бол одоо бас ингээд бодитоор ингэж харах юм боломжтой юм аа. Тэр утгаар нь бол та бүхэн одоо бас сайхан дотроо бодож залбираарай. Ер нь яагаад ингэж юм бэ гэвэл ер нь одоо залбируул талбирдаг, зажлал зөөлрдөг гэж одоо хэдийгээр олз олбор дутуу гоцоо хүний одоо өдөр болгонд одоо зовлон бид нар ч бол төрсэн цагаас хойш зовлонгийн далаад эмэлж байгаа хүмүүс. За энэ утгаараа бол бас